Ер нь монголчуудын тал нутагт байсан нэг ариун ёс гэж нэг юм байна. Тал нутгийн ариун ёс гэж зөрчиж болдгоо ариун ёс. Тэгэд энэ ариун ёсны тухай Монголын нууц төвчөн дээр 2-3 хэсэгт их тодорхой гардаг. За эхлээд би тэрийг ариун ёсны тулд энэ тухай ярихын тулд өөртөө тохиолдсон явдлыг яриа. Намайг 7 дугаар ангид байхад миний дээдлэгч, надаас дөрөвч хүнд өчлөө. 7 төгссөн жил юм байна. Тэгээд нөгөө хөөхөн гуугаад манай хуудын талаас хүмүүс ирэн штэ. Тэгээ ингээд би сонсоо сууж яхад тэгэл манай алтайхан чинь тийм ёс заншил айхтар штэ. Тэгээ саахалт айлаа гэрийг харагдж байгаа мөртлөө асуу штэ. Болоо хаанаас ирв яа гэр зэрэг юу агуур юу гэл нөгөө тийм одоо тэгээ тийм газараар тийм говьор дээр тийм уул говьод аваад замд нь юу харагдана ихтер тийм сайхан одоо сөрөг зээр энэ төр одоо тавуур шумал гэл тэгэл би тэгт нөгөө хөөхт байсан шоолол өшгөний ардуур орчил инээгээд л тэгээд оргил хэсэг нөгөө ихтер за ямар хэрэгээр явна гэж тэгсэн чи төрийн хэрэгээр явна гэсэн байхгүй юу тэгээ хөөхөн гуйх гэж байгаа тал ба штэ гэхдээ тэгээ би бочлгүй 92 хоорондоо хайр сэтгэлтэй болоо суухад төрийн хэргийг гэж ярьж байгаа нь ямар хамаатай юм бэ. Тэгээ нөгөө хүмүүсийн ярьж байгаа тэндээ ихтэлтэй байгаа дүр хэнтрийг хараад би өөр тэсэлгүй байхын гөхрөөд шоолоод аавын уур цухлыг хүргээд тийм болчихлоо. Тэгээд хожим нь хараад байх нь энэ яа харахгүй зөв юм байна. Үнэхээр үний юм. Төрийн хэрэг үний юм. Ягаад тэг чинь хэд хэдэн асуудал байна шүү дээ. Нэгдүгürt нь гэр бүл гэдэг бол төрийн явдал байхгүй юу? Гэр бүл болно гэдэг бол. Тэр чинь аль 13 дугаар зууны үеийн төрийн хэрэг гэдэг юмыг монголчууд мэдчихэж. Гэтэл одоогийн шинжлэх ухаан хөгжсөн гэдэг нь баруун бол төр улсын суурь нь гэр бүл юм байна гэж үздэг шүү дээ. Ягаад гэх юм бол гэр бүлд тэр төрийн иргэн, тэр улсын иргэн төрийг төшөлцөх хүн бий болдог. Төрийг өрх бүлийг монголчууд баг төр гэлдэг гэдэг байсан. Их төр нь тэр одоо төрх бид нарын мэддэг төр. Тэгээ тэр бол яа харахгүй гэр бүл болно гэдэг бол төрийн үйл хэрэг байхгүй юу? Улсын ажил. Тэгээ тэр төвшөнд харж ирсэн байна. Тэгээ монголчууд бол энэ монголчуудын хувьд бол бүр эртнээс энэ төрийн үйл хэргийг их эрхэмлэж исэн үн цэнтэй байсны илэрхийлэх 2-3 үйл явдал Монголын нус төвчөнд гардаг. За нэгдүгээрт амгаа яаш нас орсон бай. Амгаа яасан бэ гэхээр охиноо дагуулад татараас эртний өшийг олон жил одоо дайдсан цусан өшийг эвлэхээр худраг болох гэж явж байгаа байхгүй юу? Худраг болно. Мань хүнд одоо төмөн зэрэг дагуулад мордох болцоо байсан. Гэтэл худраг болох гэж явж байгаа учраас ганцхан охиноо дагуулад хоёулах нь донжигнод очиж байгаа байхгүй юу? Тэгж явж байгаа татаруудад баригдаад цааш алтан улсад хөрвөгдээд модон ирэлжин дээр хадуулж алуулж байгаа. Харгислуулж алуулж байгаа. Тэгтээ загсан цахаас нугаа шүү дээ. Үүнээс хойш хаан хүн охиноо өөрөө биеэр битгий хөрөгч вэ гэж загсан тэр захаас одоо хотл хүчин төгөлдөр вэ. Чи хэрвээ охинтой болох юм бол охиноо адам дарахад чи өөрөө хөргөж өгч болохгүй. Нагцын тал явдаг тий. Одоо говьалтай амьдсан тийм эцэг нь хөргөж өгдөг байхгүй юу? Харин тий. Гэхдээ тэр чинь Бамбай хааны захаас байна шүү дээ. Бамбай хааны захаас. Нутаг нутагт ондоо. Нутаг нутагт ондоо. Уг ер нь бол Монголд даяар байсан. Одоо л энэ төв алхууд зүүн тийш шагаал тэрнээс нэг жаахан тэр ёсыг мартаад байгаа болохос тэр ерөөсөө эцэг хүн охиноо хөргөж өгдөг л өстой шүү дээ. Тэгэд энэ дараа нь өөр тэгээд тэр чинь ингэж байгаа шүү дээ. Ягаад тэрийг хоёулахнаа ингэ явж гинэ вэ гэдэг чинь. Тэр чинь нөгөө тал нутагт байдаг ганц амгаа хааны асуудал биш. Татаруулчлагаа урам нараа хийхээр бол ургийн ажиллаар явж байгаа, худургийн ажиллаар явж байгаа бол цэрэг цуг дагуулж явдаг. Энийг зөрчиж болдог. Энийг зөрчих юм бол тал нутгийн ариун ёс гэдэг тэр дайсан майсан үл хамаарна. Энийг харуулж байгаа ахаад хоёр одоо үйл явдал байна. Нэгдүгээрт нь өөлүүнийг булааж авсан гэх явдал. Өөлүүнийг мэрэгдийн чилээдүү чинь одоо өөлүүний нутаг чинь энэ дорнодын чов болсон хотоос зүүн тийшээ одоогийн бөөр нуур магадгүй оршуун далай нуур бөөр нуур хоёрыг холбож байгаа оршуун мөрөн орчимд их наана тэр одоо Дорнод аймгийн сэргэлэн сум тэр цэгцрийн шар тал орчимд байсан байж магадгүй. Тэндээс мэрэгдийн нутаг чинь хойшоо сэлэнгийн адаг руу штэ.
Хил даваа тэгээд за их наана гэхэд одоогийн Алтан булаг хотын орчимд Сэлэнг аймгийн төв орчимд цаашаа явах юм бол тэр Орос улбаны улсад байгаа тэр галууд нуур энэ орчимд мэрэгдүүд үндсэндээ нутгалж исэн гэсэн үг шүү дээ. Тэндээс хааваага дорнотын цаад зүүн гязгараас ганц хүүхэн аваад хоёулахнаа ягаа явж байгаа. Тэр чинь одоо тийм амар тайван цаг биш шүү дээ. Амар тайван цаг биш гэдгийг эсвүүхэ даридаа отчихон нэгүн ташгуруу дараад болоо авчиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр айхгүй тэгээд хоёулахнаа дээрэмчид янз бүрийн юмнууд зөндөн байсан. Дундуур нь өшгөртөг дайсандаг овооч байсан. Тэр айхгүй хоёулахнаа явж исэн шалтгаан нь өнөх ариун ёстой холбоотой байхгүй. Тэгэхээр юу болж ийн нөхөд тэр эсвүүхэ болвол тэр ариун ёсыг зөрчсөн юм болж таарч шүү дээ. Тэгжээ. Ариун ёсыг зөрчсөн учраас тэр дараа нь мэрэгд өчлөөд биш шүү дээ. Ариун ёсыг зөрчсөн татарууд зөрчсөн учраас Амгаа хааны өшийг авахаас илүүгээр тэр ариун ёсыг сахиулах гэж хожим нь эсвүүхэ 13 удаа эсвүүхэ болон тэрний өмнөх нөгөө Хатуулаа хаан 13 удаа татар руу цэргэлэн босоо гэж байгаа бордоо гэж байгаа шүү дээ. Ахаа бас нэг үйл явдал байна. Эсвүүхэ 9 настай хүүгээ дагуулад бас худургийн ажиллаар явж байгаа. Төрийн ажиллаар. Бас төрийн ажиллаар явж байгаа. Ариун ёс. Тэгэд эсвүүхэд яга цэргээ дагуулж байгаа. Гэхдээ тэр татаруудын дутагд явж байгаа. Замд нь татарууд таарсан шүү дээ. Тэгээд татарууд хорлогчж байгаа байхгүй. Татарууд дахиад ариун ёс зөрчиж байгаа байхгүй. Мань хүн хэрэв худургийн ажиллаар явж байгаа бол цэрэг цух дагуулж явдаг. Тэр худургийн төрийн ажил, төрийн хэрэг гэдэг чинь монголчуудын хувьд бол тэнгэрийн явдал байхгүй. Тэнгэрийн жамыг сахиулж байгаа явдал. Тэнгэрийн жамын дагуу явж байгаа ажил. Яагаад гэвэл баг төрн тийм төр их төр нь болох тэр өмнөх яриан дээр гарсан их төр гэдэг бол Чингис хааны хэлснээр бол миний дээр төрвий, төрийн дээр тэнгэр вэ гэж. Тэнгэрийн ариун жам ёсыг газар зам төвдөр сахиулагч нь их төр ягаамаа гэж. Тэгээд тэр төрийн ажиллаар явж байгаа учраас тэр ариун ёс гэж үздэг. Тэрийг зөрчиж болдоггүй юм бол та. Тийм учраас Тэмүүжин ганц 9 настай хүүгээ дагуу. Исүхэ Баатар ганц 9 настай хүүгээ дагуулад хоёулахнаа донжихна явж штэ. Манай хүн цэрэг байхгүй байсан шүү дээ. Нэг бол эсвүүхэж тэр Амгаа хаанч тэр Чилээдүүч тэр аль аль нь хинч дийлдэггүй юм хүчрэг Баатар байсан юм. Одоо 100 зэрэг ирсэн ч гэсэн ганцаар хамгаалаад одоо супер маш их юм байгаагүй шүү дээ. Нэг бол тийм аюул занлыг үл тоодог тэнэг мунхаг хүн байсан юм. Хинэггүй хүн байсан. Аль аль нь биш байхгүй. Ерөөсөө л тэгэж Амгаанч охиноо дагуулад хоёулахнаа явж исэн. Чилээдүүч өөлөнийг аваад хоёулахнаа явж исэн хаавга хол газар шүү дээ. Бараг 1700 км газар. Эсвөгөөч ганц хүүгээ 9 настай хүүгээ дагуулад хаавга энэ ард зүрхний хөнөр бэндэр орчмоос ч юм уу хаавга тэр дорнотын цаад хязгаарлуу хэдэн 100 км газар хоёулахнаа донжгоноо явж исэн шалтгаан нь ердөл тэр тэнгэрийн ариун ёс байна гэж үздэг байгаа. Тэрийг аль аль нь тэр зөрчигдсөн учраас зөрчлөг гарсан учраас тэр зөрчлөг нуус товчон дээр аль алийг дурсаж бичсэн. Зөрчлөг гарааг бол тэр чинь байдаг юм жам юм бэл үлдэн шүү дээ. Ностой зөрчлөг гарсан учраас нуус товчоо бичсэн байна гэж үзэж болж байгаа. Тэгэхээр энэ дээр сүүлд нь бодож илээ байдаг тэр манай их чиг авах тэр төрийн ёсоор явж байна, төрийн гэрээр явж байна гэдэг бол яа харахгүй бид тэр үеэс чухам түүхэн тэмдэглэж үлдсэн нуус товчон дээр болохоос биш нуус товчноос өмнө багад хүний үеэс ч байж болно. Энэ их удаан оршин тогтсон монголчуудын ёс заншил. Танин мэдгүй. Дээр нь энэ бол бидний Монгол үндэст нь бидний ертөнцийн оршихуйн нөгөх өмнөх яриан дээр гарсан зүү тогтлыг танин мэдсэх том танин мэдгүй нэг хэсэг хэлтэрх нь байхгүй. Сая ингээд хоёр подкаст сэтгэл зүйн талаар хийгээд ингээ харсан. Тэгээ тэр зүгээс нь харахад ч гэсэн төрийн ёсыг одоо дутууг үздгээд замаадгүй 92 салаад сарнцсан байхад тэн дээр нь үлд ард хоцорж үлдчихэж байгаа тэр үр хөвгтийн сэтгэл зүй яаж бусад одоо илгэн садан олон түмэндээ хэрэгтэй хүмүүс болж төлөвшүүлээ. Тэгэхээр энэ бол маш чухал энэ хоёр иримийн одоо хөргөн бэрийн бүрэн бүтэн байдлыг хангах те энийг бүр ингээд нэгт байлгах нь маш чухал юм байна л гэдэг юм дүгнэлт. Тэгтээ дэргөө гэр бүлийн одоо амар тайвангаас л бүх төрийн бүх олон нийтийн амар тайван гэдэг дүгнэлт рүү шууд тэнцүүлчих болохоор л харагдаад байна. Тэгээд дараачийн үйл явдал яасан бэ гэхээр борчи ирээд нөхөрлөө. Тэрний өмнөх нь зэлмэ ирсэн. Зэлмийг
шарчуудаа дархан бууж ирээд өгч байгаа шүү дээ. Энэ дээр ахаад нэг үнэт зүйл байна. Монгол хүний за андгаагаар буузаа гэж өгөө шүү дээ. Заал гэсэн бол андгайлах хэрэггүй. Өчргөө дангарах тавиал тэгэл дараа нь тэрхэж өчтгөл дангарахын хэрэггүй шүү дээ. Тэгэд тэн дээр яасан бэ гэхээр Тэмүүжинг төрөхөд төрсний дараа Мэлгагуудын өрөм нөгөө угаалга хийхэд жарчуудаа ирдэг. Тэгээ ирчээд ер нь 9 усын хүү төрлөө. Тийм учраас тэр тухайн үед зэлэм нэг 3-4-тэй байсан юм уу? Тэр нь 2-3-тай л байсан, бага настай байсан. Хүүгээ Тэмүүжинд өргөөд дөнгөж төрсэн Тэмүүжинд өргөөд өргөхдөө юу гэж хэлсэн бэ гэхээр имэйлээ өргүүлээ, имэйлээ тухул үүдээ сөхүүлээ гэж. Үүдээ сөхүүлүүдэн дээр эсхүүттэй байсан гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл сайнаар хэлэх юм бол ойрын шадар туслах, муугаар хэлэх юм бол гэрийн болохгүй, гэрийн болгож өгч гэнэ гэсэн үг. Тэгээд төөс үлдэн Тэмүүжнийг бүр юучгүй болчихсон байна. Тэр эцэг нас бараад овгоосоо хөөгдөөд загас затгасаар хооллоод дэрэм донуул дөртөөд ядарч цутарчсан явж яхад нь зэлмийг овоо том одоо 10 гэдтэй 20 төгчсөн насанд нь дагуулж ирээд Тэмүүжинд өгч. Юу гэж хэлж өгч нөхдөр чамайг төрж явахад би ийм хэлээд өгсөн юм аа. Одоо хүү маань ингээд чадaltaй боллоо. Тэр үед болох тэр миний хүү баг үүдрөх дэнхээгүй имэйл тох чадваргүй байсан учраас аваа явсан юм аа. Одоо үүдрөх дэнхээтэй болсон. Имэйл тох чадвартай боллоо, чадaltaй боллоо гэд авчирч өгч байгаа байхгүй. Энэ нэгдүгürt заа гэж хэлсэн амандаа хүрч байгаа онцгой чанар. Хоёрдугаар тэр нөхцөл байдлыг үл тоож штэ. Төрсөнгүүгөө тэр аюул эрсдэлтунд орхоо явж штэ. Энэ өөрөө онцгой чанар байхгүй. Тэгэд Тэмүүжинг тойрсон энэ үйл явдлууд дотор ийм ер усын тийм итгэл үнэмшлийн зан суртахууны үнэт зүйлүүд өөр ирэхгүй төвлөрч гарч ирдэг. Тэр үчиг борч аринч тийм энэ зарчуудаа өгнө хүүгөө орхоо явж байгаа ш тийм байхгүй. Одоо бол ингээл харж байж байгаа за манай би жишээлбэл чам дээр хүүгээ дагуулаад одоо 20 жилийн өмнө төрөх чинь юм басна одоо хүү ортой гэдэг асна чи машинч байхгүй ажилч байхгүй юм байх юм бол за энэ дэр нь хүүгээ үлдээ тэр хүүгээ зовоохын нэмэр үнэл хинхэн л аваал явна шүү дээ ер нь бол тийм тэр үед бол байдал өрсөн гэсэн үг. За тэгээд зэлэн мэрлээ борчи ирлээ одоо яах ёстой вэ гэхээр тэр чин зэлэн мэрэнгүүтээ мань хүн амт нөхдүүдэд цуглуулад эхэлж штэ. Тэгэд эхнэрээ авах ёстой бөөртөг авах ёстой. Тэгээ бөөртөг авсан бөөртөг авахд нь хааваага тэр дорнодоос авчирч байгаа. Тэгэхэд бөөртийн эцэг дайц эцэн очиод ер нь сэтгэл болц төрсөн сонсоол байсан гэсэн үг шүү дээ. Нөгөө хөргөн болох гэсэн хүүгийн ямар шүү хүнд хэцүү зовлон туулсан тухай сонссноо дайц эцэн гэлдэг шүү дээ. Тэгээ охин авсгүй болчихж байгаа. Одоо чамд ч одоо мал чалга, цэрэг чалга нэг овоохойд байж магадгүй чи одоо ер нь маргааш одоо мэрэгд ирээд алчин, тайчуд ирээд алчин би чамд охин гэдэг бол хэцүү шүү дээ. Охин өгөхөд хэцүү байна одоо миний охин хайран байна гэд гих бүрэн боломжтой байсан дайцсан. Гэтэл дайцсан бас үгүй болчихсон. Тэгээ энэ их сонирхолтой одоо үйл явдлууд болж байгаа. Тэгээд дайцсан охиноо дагаж яваад одоогийн Дорнод аймаг Хинтээ аймаг хоёрын дунд тэр нэг Баян овоохоо тэнд хүрээд хөргөж өгө ботсон байдаг байхгүй. Ягаад гэх юм бол өнөөх Амгаа хааны захиасыг биелүүлж байгаа. Өөрөө охиноо дагаа явсан. Ахаал тэгэнт охиноо өгнө худургийн ёс барилдсан учраас тэрэндээ баригдаад шүү дээ. Дургүйсэн ч өгсөн. Одоо наашаа харж ийнэ цаашаа харж улж авч өгсөн багч юм яасныг мэддэг. Харин ээж нь бол хар зүрхний хөхнөр хүртэл дагаж ирж байгаа. Тэгээд хиний Тэмүүж хиний бөөртэйг инж болгож нэг хар булганд авах гэсэн. Хар булганд авах гэдэг бол одоогор бол юу юм битээ ер нь бол бараг Toyota 380 их үнцэнтэй бэлэг байхгүй ер нь нандин үнцэнтэй бэлэг. Одоо даханд одоо хитэн булга ордын булганы чинь зөвхөн 100 руугаар л хийн штэ. Булга чинь жоохон амт энэ гар утас шиг л амт байгаа штэ. Одоо арс нь бол тэгээд байж итэл тэр чинь бөөртэйг авсны дараа жил болсон байх магадaltaй. Ягаад гэвэл бөөртэйг алддаг чинь мал носчихгүй байхгүй юу? Тэгээд дээр нь хэнийг бөөртэйг алдчихад Тэмүүжин хинлөө очиж байгаа юм. Тойрол ханал очдог шүү дээ. Гэхдээ хинэр хөвгдийн минь гэж хэлж байгаа шүү дээ. Хэр хүүг минь гэж.
тэгэхээр жирэмсэн байх магадaltaй. Тэгэхээр тэрний алдгынхаа урд жилийн намар юм уу 100 бөөртэйг эхнэр болгож авсан гэсэн. Тэгээд тэр орчимд өвлжөөд байж байтал. Тэгээд тэр чинь эхнэр авсны дараа хар зүрхний хөх нурт тэр хоёр нийллээ шүү дээ. Нийтдээ бол хар зүрхний хөх нурт бол Тэмүүжинтэй холбоотой 3-4 үйл явдал болт. Сүүлд нь юуны амг Монголын анд өрөмжлөгдсөн шүү дээ. Тэндээсээ нүгэд хэрлэн мөрний бүрэг иргэд нүүжчихсэн байдаг байна. Яг бөөртэйг алдчих учраас бүрэг иргэд байх уу гэж байгаа шүү дээ. Хэрлэнний бүрэг иргэд. Тэгээ яагаад наашилсан нүүсэн бэ гэхээр 2-3 шалтгаан байж магадгүй байна. Нэгдүгээр тайжуудаас болгоомжлоод байна шүү дээ. Тайжуудаас болгоомжлж исэн маш тодорхой байна. Яагаад гэх юм бол хуваагчин эмгэн өглөө үүрээр нөгөө морин төргөө сонсоод хилдэг үгүй шүү дээ. Залгамшигт гамшигт тайчууд ирж явнаа болохоо байлаа гэж хэлдэг шүү. Тэгэхээр тайчууд ирнэ гэсэн айдас байсан учраас морин төргөө сонсох төр за тайчууд ирж байна гэж. Тэгэхээр тайчуудаас болгоомжлжсэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тайчууд нутагч нь одоо тэр юуны онон мөрний дунд урсгал дээрээс доош байгаа. Одоо дадал сумаас доош цаашаа гэсэн ер нь тэгж ойлгохоор. Тэгэхээр тайчуудаас болгоомжлоод наашаага гэрлэнг гатлаад баруун талд нь ирсэн байна. За одоо бүргэрэг гэдэг газрыг хоёр судлаачд хоёр газар тогтоож байна. Нэг нь болох тэр Багнуурын ас дэше 17 км-т байгаа бүргэрэг нэртэй амралтын газар гэдэг дунд гурван байдлын голын адаг орчимд байгаа юм. Тэнд бас нэг тийм Монголын хамгийн өндөр шорон эрг байгаа. Тэрийг бүргэрэг гэж нэрлэж байгаа. Нэг хэсэг нь болох тэр мөнгөн мөрт сумаас дээшгнэга дээр тэр одоо хэрлэнгийн ихөд бас нэг бүргэрэг гэж үзэж байгаа. Тэнд айл нь байх магадaltaй гэж үзэж байгаа. Тэгээ бүргэрэг гэж яагаад нэрлсэн бэ гэхээр Сүхбаатар бол их сайхан тайлбарлалт юм л да. За зүүн хоошоо харсан эрг өдрийн ихэнх цагийг бүргийн сүйдэртэж байдаг учраас бүргийн эрг буюу бүрэг харагдаг, бүрэг бараг харагдаг учраас бүрэг эрг гэж нэрлсэн гэж тайлбарлаад байгаа. Тэгээд тэр саяын хэлж байгаа тэр хоёр бүрэг эрг бол хоёулаа тийм зүүн хоошоо харсан жахан тийм зүүн хойш тал руугаа хандсан тийм эрг байна. Ер нь үдээс хойш өдөр дундаас хойш сүйдэрт тусчаар. Тэгээд тэн дээрээ байж итл мэрэгдүүдээр авчлаа шүү дээ. Тэгээд тэн дээр хэд хэдэн сонирхолтой үйл явдал болж байгаа юм. За нэгдүгээрт нь бөөртэй жирэмсэн байсан байх магадaltaй. Цаг хугацааны хувьд бол нуус төвчнөж бичлэг сонирн байдсан шүү дээ. Тэдэн сарын тэдэнд гэхээс илүүгээр тухайн үйл явдлын шин чанараар он цагийн тодорхойлж болдог. Өмнөх тэр хэдэн агтаа алдсан нь бол өсний налархаагаар тэр намар ч юм уу гэж ойлгодно. Гэтэл бөөртэйг алдж байгаа цаг үе хизээ байсан бэ гэхээр хонь осолж исэн үе таарч байгаа байхгүй юу? Хоныг одоо эдэд наалч өтөр зуны дунд сар яадаг болтоо. Зуны дунд сард болтоо осолж байгаа шүү дээ. Тэгээ одоо бол 6 сарын сүүлд 7 сарын их наадмаас өмнө ер нь ослоод бараг дуусчдаг байхгүй юу? Зарим яг залхунд наадмаас өмнө осолж байна. Тэгэхээр тэр орчим зуны дунд сар орчимд мал нь осолж исэн үе тэр үед мэрэгдүүд ирж авсан. Гэтэл мэрэгдүүдээс энэ төр шахаад нэг юм гарч ирж байгаа. За тэгээд ирээд ингэхэд нөхдүүд хин ямар мөр унцгтаасан тухай маш тодорхой байх. За тэгээд өөлүн тийм мөр унаад тэрийг унаад ингээд тэр моринд ачаад гэж. Тэгээд нэгийн сум хөг нөгөө Тэмүүжний хідэн дүүнер бүгдээрээ нэг мөрттэй. Нэгийн дүүрдэгч үлээ юм болчиход боорч тийм мөр унаад зэлэм тийм мөр унаад. Тэгээд тэр нь болох тэр нөгөө 9 мөр нь яг таарч байгаа байхгүй юу. Тэгээд 9 мөр нь яг таарч чинь гэдэг чинь боорч ирэхдээ тэр өмнө нөгөө бөхтөр холыг унж ирсэн зүв болж таарч байгаа. Өмнө чинь нөгөө 8 мөр шарахтаа 8-гаа алдчихад бөхтөр холыг бэлгүүдээ таргунд унаа явчихсан байсан шүү дээ. Тэгтэл мань хүн дэрийг тийшээ очиод тэнд үлдээч дэрсэн. Боорч өөрийн гэсэн мөргөө ирсэн гэсэн үг. Өөрийн гэсэн мөртөө ирсэн бол тэр чинь 9-с илүү таагаар шүү дээ. Тэгээд цугтаасан мөртлөө яагаад тэр залуу сайхан ихнэрээ хуваагчин эмгэнд хариуцуулаад өөртөө цугтаачиж байгаа. Энэ асуулт байна да. Жишээлбэл одоо ихнэрээ дайс ирж явахдаа амир хамгаалж самганд үлдээчихэд хамгаалах чадваргүй нэг самганд үлдээчихэд өөртөө мөртөө цугтаачиж болж байгаа юм. Тийм аимхай байсан юм. Тийм байж гадаж сандруу гэдэг асуулт гарнаа да. Гэтэл бодит байдал дээр бол энэ хуваагчин эмэгний хэлсэн үг тодорхой
асуудлыг тайлбарлаж. Хуваагч юм юу гэж хэлсэн бэхтэр залгам шиг тайчууд ирэх гэж байгаа шүү дээ. Тайчууд хонгороод эднэр бол улсын нэг овг аймаг. Одоо нагц зэ ойр садан төрөлхлөхийн холбог байхгүй юу. Тийм учраас бөөртэйг тайчууд барьсан ч гэсэн тайцсанд эцэгтэнд хөргөж өгнө. Үгүй бол асарна. Тэрийг тэгж хүчрхийлэхгүй, томлохгүй, зовоохгүй, дээрмийг олж болохгүй. Тайчууд учраас бөөртэйг учиргүй аваад зүгтах боломжгүй байсан байж магадгүй. Хоёрт том эцэст байсан баг магадaltaй. Яг тэгвэл тэр Тэмүүжин Тойрланд очихдоо ихнэр хүүхдийн мэн гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр том эцэстэй юу төрөхтөгчсөн ч байсан юм уу, зулбах магадлал байсан учраас морь унаа зүгтах боломж бага байсан гэсэн үг. Ийм хоёр шалтгаанаар Тэмүүжин залуу хайртай эхнэрээ үлдэх явчихж байгаа. Тэгээ нөгөөт нь яг хаагч аймаг нуух гэж оролцож явж байгаад гай болж тэргний бол уураад тэгээ дайжууд баригдаж байгаа шүү дээ.